За тэгэхээр ийшээ ороод presentation дээр progress bar-аа сонгоцсон байгаа. За progress bar-таа бол ямар харагдах нь үзье. Already responded гэдэг. За энийг хаагаад энийг би зөвхөн ганц гэдэг сонголтоо одоо болиулж ижил уруу дээр нь дарчлаа. Дахиж их юм. За limit to one response гэж. За тэгвэл би одоо энэ дээр дарах юм бол дахиад бүглэх боломжтой болно. За мэйлээ бичсэн. За нохой. За progress bar мөрөөс харагдахгүй байх юм. Энэ доор байгаа юм байна. За тэгэхээр энэ мэн за одоо ингэ нэг тал хавьд энэ хавьдаа байна. Би чинь нэг асуулт бичээг өргөцсөн байгаа. Инглээ. За ер нь зүгээр л 50% дээр нь явж байгаа гэдгээл энэ үзүүлж байна. Одоо ингээд ингэх юм бол энэ дуусчихна гэдэг. Яг асуулт нэг бүрээр нь харуулдаг юм байна. Яг нийт юмныхаа одоо хэдэн хувь дээр явж байгаа бэ гэдгийг л ингэж харуулах юм байна. За энийг submit хийгээд за дараа нь одоо хэдүүлээ эндээс нэг section байгаа. Section-ыг устгаж хагаад тэр нь орох юм бол шууд 100% болж харагдаж байна уу юу? Хоёрдугаар хэсэг. Question хэсглөө ороод. За энийг устгах. За delete section гэдэг чинь зөв. Delete section. За delete section гэдэг бол буруу юм байна. Устгахчлаа бүр. Энийг зүгээр энэ дээр дараад merge with above гэдэг ингээд дарчих. За ингэх юм бол одоо sections merged буюу би одоо ингээд нэг sectionтэй. Тэгэхээр section-д дугаар байхгүй болсон байна. За одоо ингэж харж байгаа progress bar доотлолт ямар харагдсан. Тэгэхээр шууд нэгээс нэг гэд ингэж харагдчих. Тэгэхээр энэ бол асуултаараа харуулхад бол энэ progress bar ямар ч хэрэггүй юм байна. За эндээс өөр бидний туршиж үзээгүй зүйл энийг харсан. За shuffle хийхээр ингээд асуултуудынх нь байр солигдож байгаа. Яг хариултуудын байрыг бол солих сонголт бол байхгүй байна. За edit after submit гэдгийг хэдүүлээ одоо сонгоод үзье. За тэгээ C chart гэдэг. За энэ хоёрыг сонгосон бичлэгийг хэдүүлээ дараагийн бичлэг дээр үзье.